За яг одоо би та бүхэндээ өөрийн гэсэн онлайн контентын вебсайтаа яаж болохыг харуулъя. Хамгийн түрүүнд админ цэг зочил цэг юм ингээд вебсайтаараа нэвтрэнэ. Хамгийн түрүү танаас утасны дугаар асууна. Утасны дугаар дээр өөрийнх нь дугаараа бичгээд танд 6 оронтой код ирнэ. За би одоо 6 оронтой код оруулаад за ингээд танд 3 удирдлагын самбар гарч ирнэ. Онлайн контентын вебсайтын удирдлагын хэсгийг сонгоё. Өөрийнх нь одоо контентын вебсайтын мэдээлэл оруулна гэсэн. За ингээд л та өөрийн гэсэн онлайн контентын вебсайтаа болчихоо гэсэн. Вебсайтаа шалгахын тулд эхлээд манай 4 үүсгэн нөхцөлийг сайн унших хэрэгтэй. Зөвшөөрсний дараагаар өөрийн вебсайт руугаа орж харцгаая. Ингээд л өөрийн гэсэн таны вебсайт бэлэн боллоо гэсэн. За одоо яг үхээр та өөрийнхөө хамгийн анхны контент оруулна. За энэ апплод хийж байгаа удаан хурд нь бол таны интернетээс шалтгаална. За ингээд файлаа байршуул дуусны дараагаар өөрийнх нь контентынхаа мэдээллийг оруулна. За контент хэсэг рүү ороод контент нэмнэ. Контент дээр одоо киноны нэр ч юм уу эсвэл контент сургалтын нэрийг бичиж. За би одоо бизнес одоо 101 гэдэг нэртэй сургалт. За энэ YouTube-ийн холбоосон дээр та өөрийнх нь сургалтын рекламыг эсвэл одоо киноны трейлерыг байршуулна гэсэн. За энэ дээр бизнес гэдэг англи хэл үүсгэж. За тайлбар бичиж болно те. Тест гэдэг одоо тестлж байгаа учраас тест бичиж. За контентын зураг гэдэг нь яг таны барааны видеоны одоо киноных нь трейлер зураг гэдэг, постэр зураг гэдэг. За би өөрийнх нь сургалт учраас нэг зураг оруулчихъя. За баннер зураг байршуулна. За энэ дээр нэлээд рекламны сурталчилгааны зураг байршуулна гэсэн. За ингээд миний хамгийн анхны контент орлоо. За одоо та бүхэн хадгална. За контент оруулсны дараагаар энэ контент нь энэ дотроо олон цуврал хичээлтэй, цуврал бичлэгтэй, үн дээрээс нь үнэнтэй тухайн нэг бүсэнд төлөх үү, эсвэл багцаараа төлөх үү, эсвэл сардаа нэг үн төлөх үү гэдээ маш олон хөлбөрүүд байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг та өөрөө туршиж үзээд сурч аваараа эсвэл шаардлагатай бол манай утасны дугаар болон чатаар мэдхгүй зүйлээ асуух боломжтой шүү. За ингээд таны өөрийн гэсэн контентын одоо анхны вебсайт чинь ердөө 1 минутын дотор ингээд хурдан бий болох нэ. За хүн бүр нэмэлт орлого их үүсвэртэй болно гэж найдаж байна. Таны цаашдын бизнес амжилт хүсье.